Тэгэхээр энэ өдрийн ямар амгалан айлтгая. Бид төсвийн дунд хугацааны төсвийн өрөөний мэдээлэл хэлцэж байгаа. Энэ улс орны эдийн засаг нийгэм төсвийн үндсэн үзүүлэлтүүд нь хоорондоо уягдаж орж ирдэг. Энэ үн дээр нь тулгуурлаж бид төсвөө боловсруулдаг. Тийм учраас энд бол бас зөвхөн хязгаар юмаа гэж ярих илүүцэлтэй. Тийм учраас бид юмаа зөв харах тухай ойлголт байгаад байгаа юм. Бид хэд амаргүй цаг хугацааг туулж байна үнэндээ. Эдийн засгийг бүрдүүлж байгаа салбарын маань гол эрдэсүүдийн үн дэлхийн зах зээл дээр өмнөх жилээс 20-30% буурчхад одоогийн байдлаар байж байна. Олон улсын байгууллагууд энэ нөхцөл байдлыг ажиглаад энэ ер нь бараг тогтвортой хадгалагдах юм байна гэж дуурайд байна. Гэтэл бид эдийн засгийнхаа өсөлтийг тэр тусмаа өнөө гол эдийн засгийг бүрдүүлж байгаа салбарынхаа өсөлтийг бараг 10 орчим хувьтай тооцоод явж байгаа. Төсвийн орлогоо бас тэр үнэтэйгээ дүйцүүлээ тооцож байгаа явдал итэр ер нь хэр бодиттой байх бол энэ дээр одоо би нэг тодорхой тооцооллын талаас нь бас энд баримталсан зарчим талаас нь анхаармаар байна. Сонсомоор байна гэж нэг юм. Хоёр дахь зүйл төсвийн хүрээний мэдээлэлтэй хэдүүлээ татварын орчингоо төсөөлж яалтч байхгүй орлого тооцолт хийгдсэн. Тэгэхээр харин энэ өөрчлөлтийн ерөнхий зарчим этрийн талаар энэ хүрээний мэдээллийг дагуулж танилцуулга нь ядаж болж игэл бараг хуулийн төсөл нь орж ирмээр байна. Төсвөө дагаж орж ирдэг биш, хүрээний мэдээллээ дагаж орж ирдэг байж сая бодит байдал хангагдах ёстой. Энэ тал дээр одоо ер нь ямар хөө одоо бодол санаатай та хэд ямар байр суурьтай байгаад байгаа юм бэ гэж. Дараагийн нэг зүйл худалдааны дайн эдийн засгийн хоригт авагдсан гол улс орнуудтай бид худалдааны бараг 100% хамааралтай байгаад байгаамаа. Энэ нь манай эдийн засагт төсөвт сүүдрээ өгөөд байгаа гол эрдэсүүдийн үн унжуугатай холбоотой. Гэвч нөгөө талд бас энэ сорилтыг боломж болгох зүйл байхгүй юу гэдэг асуудал байна. Бид бол дэлхийн улс орнуудад худалдааны дайнаар дамжуулж том хэмжээний тариф авчхаагүй улсаа. Тэгвэл бид яагаад юм гаргаж болохгүй байна вэ? Энийг дагуулж энэ тал дээр ер нь бодож байгаа, тооцож байгаа үзүүлэлтүүд байна уу? Дараагийн нэг зүйл ер нь бид хаашаа яваад байна? Энэ туурга тусдаа улс гэдэг чинь үйлдвэрлэгч байх ёстой юм шүү дээ. Баялаг бүтээдэг байх ёстой юм шүү дээ. Бүтээмж нь өсдөг байх ёстой юм шүү дээ. Өөрийнхөө зах зээлийг хамгаалдаг байх ёстой юм шүү дээ. Гайлын албан татвар гэдээ ярина. Энэ яадаг татвар юм? Дотоодынхон зах зээлийг хамгаалж, дотоодынхон үйлдвэрлэлийг дэмжиж, эдийн засгаа өсгөдөг, ажлын байраа нэмэгдүүлдэг, амьдралын чанараа сайжруулдаг татвараа. Тэгээ энийг бид бүгдийг байхгүй болгож шít. Гурил дээрээ байхгүй болголоо, цементэн дээрээ байхгүй болголоо. Дээр наадаг, угаадаг, баяжуулдаг салбарууд чинь бүгд тэг зогсолт хийцэн байж байна. Дээр нь томоохон бүтээн байгуулалтууд дээр дотоодын гүйцэтгэгч нар шалгуур хангахгүй байна гэд гадны гүйцэтгэгч ажиллах хүч оруулж ирэх тухай шийдэл хийцгээж байна. Үгүй энэ тэгээ одоо зөв үү? Бид ер нь хайшаа бодох юм. Тэгээд наад валютын чинь нөөц бүрдэх үү? Дотогшлох уу? Тэгээд мөнгөний чинь худалдаа авах. Заагаан төмөр сайд хариулт өгье. Тэгээ бид нар бол яг одоо энэ манай танилцуулгыг унших юм бол Бачаргал гишүүнтэй адилхан төсөөлөлтөөр урагшилж байгаа юм. Ер нь бол гадаад худалдаан дээр бид нар өнөөдөр олигтой амжилтанд хүрэхгүй байгаа шалтгаан бол бид нар түүхэн эдийг экспортлж байгаа. Түүхэн эдийн экспорт бол замынхаа зардлыг дийлдэг юм байна. Замын зардал дийлдэггүй учраас бид нар нөгөө хоёр хөршөөсөө цаашаага давуулж экспортоо хийж чадахгүй байна. Тэгэхээр бид яагаад энэ 6% өсөлтийг тооцоолж байгаа вэ гэвэл одоо энэ үлдэж байгаа хагас жилийн хугацаанд бид нар энэ үйлдвэрлэл гэдэг дээр онцгой үр дүн гаргана. Үйлдвэрлэл дээр онцгой үр дүн гаргахын тулд эрчим хүчнийхээ асуудлыг бүрэн шийдэж байгаа гэдэг ийм итгэл бол бидэнд байна. Үйлдвэрлэл гэдэг нь нүүрс баяжуулах, нүүрс боловсруулах,
Баяжуулах гэхээр бид нар нэг угаагаад болчихж гин гэж бодож байна. Угаагаад өртөг сайн шингэхгүй байна. Бүрэн боловсруулж чадах юм бол манайхаас өртөг шингэсэн замын зардлаа даах бүтээгдэхүүнүүд гарахаар байна. Тийм учраас бол энэ дээр бид нар нөгөө аж үйлдвэрийн паркийн хуулиа баталсан. Энэ хуулийг амьлуулах шаардлага байна. Нөгөө талдаа гайлын тарифыг өнөөдөр жишээ нь гурилан дээр ингээд тариф тавьж чадахгүй байгаа нь бидний эмгэнэл. Ер нь бол бид нар энэ 64-оор хууль батлах уугүй юу гэдгээ эргэж харах хэрэгтэй. Энэ олонх нь өнөөдөр жишээлбэл парламентын энд сууж байгаа гишүүдийн олонх нь татварыг тэглэхийг эсрэг татвар тавья гэдэг саналтай байхад яагаад хуулиа баталж чадахгүй? Үндсэн хуулийн зөрчил байна. Тийм учраас бол энийгээ хэдүүлээ эргэж харахгүй бол болохгүй. Жишээлбэл цементэн дээр ч гэсэн тэр гайлын татварыг тавих хэрэгтэй шүү дээ. Бид нар татвартай байж цементний энэ дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ. Тэгэхээр бид улс төрчих биш, хоорондоо сайн ярилцаад таны хэлж байгаа энэ дотоод үйлдвэрлэл гэдэг дээр онцгой анхаарал тэрэн дундаа нэмэн өртөг шингэсэн үйлдвэрлэл эцсийн бүтээгдэхүүн лүгээ алхаад ингээд явах төлөвлөлтөөр 6% өсөлтийг бид нар гаргаад байгаа ухаантай юм аа гэдгийг одоо эрхэм гишүүнд хэлмээр байна. Таны хэлж байгаа санаа бол гуруула уялдаатай байна. Экспорт чи яагаад нэмэгддэггүй юм? Хол яагаад гардаггүй юм? Түүхийд байна. Боловсруулж чадахгүй байна. Боловсруулах тодорхой зүйл дээр бид нар алхах гэж байгаа учраас өсөлтөө бид нар ингэж харж байгаа. Нөгөө талдаа алдагдaltaа төсөв одоо батлаад явчаасаа гэж олон олуулаа бид нар ярьж байгаа. Гэхдээ эргээд харахад бол бидний өнөөдрийн хамгийн эмзэг цэг бол валютын нөөц. Хамгийн эмзэг цэг. Тийм учраас бид нар валютын нөөцөө баталгаажуулахын тулд үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлэх. Ялангуяа алтан дээр тодорхой төсөл шүү. Бид нар гадуур бас ингээ буруу яриад л хавтгааруулах гэж байна. Заагаан төмөр сайд гүйцэж хариулъя. Бүх айлд одоо зөвшөөрлийг нээх гэж нэгээд нэг алхахад ингээд хардталт нь дийлддэг юм байна. Тийм учраас бол таны хэлж байгаа энэ бэлэн байгаа хүмүүсээ ажилуулах. Ялангуяа энэ дотоодын төсвийн мөнгөөр хийж байгаа ажил дээр Монгол компаниуд орох гэдэг бол ерөөсөө суур зэрэг. Энэ мөнгийг дотроо эргэлдүүлэх гэдэг бол Монгол төгрөг өөрөө 2-оос цаашаага дамжиж чадахгүй байгаа учраас манай эдийн засаг бэхжихгүй байна гэдэг ийм дүр зураг бол байгаа шүү. Тэгээд тантай бол санал нэг байна. Бид бол үйлдвэрцэн орн болох хэрэгтэй. Энэ бол хөдөлгөөнгүй манай энэ 14 мега төслийн гол зорилго бол ердөө энэ үйлдвэрцэн орн л алхаж байгаа. За бачрал гишүүн тодруулжсоё. Гэхдээ бид гоё ярьж чадж байгаа юм. Үнэн дээ. Гэхдээ бид энэ дэлхийн их өндөр хөгжсөн улс орнуудын эдийн засгийн загварыг дөнгөж босч ирэх гэж байгаа эдийн засаг дээр оруулж ирээд байгаа нь буруу болчиход байгаа маа. Норвегийн баялагын сан, Монголын баялагын сан хоёр төсөөр байхгүй. Тэнд эхлэхдээ ямар бодлого барьж, ямар зарчим барьж байж өнөөдөрт энэ амжилтанд хүрсэн гэдгийг харж байж өөрсдийнхөө байж байгаа энэ бодит нөхцөлтөөгөө тэгдний байсан цаг үед баригдсан зарчмыг бас харгалзаж хийх ёстой зүйл байхгүй. Ийм юмнууд хийхгүй дэндүү одоо өндөр загваруудыг авч ашиглаад байгаа нь болж өгөхгүй байгаа юм. Ерөөсөө наад үйлдвэрлэл бүх юм чи энтэйг холбоотой. Гайгүй нэг асхам хийгээд өөрөөсөө хийж чадаад эхлэнгүүт буцаага татаад унахчдаг. Одоо бодлого бариул барьсан шиг барихгүй бол болий. Наа чи нэг хэсэг улсуу зайлуул өрзөөл хийгээд Заагаан төмөр сайд гүйцэж хариулъя. Бид нар бол ярихаас илүү хийж байгаа шүү. Тэрийг одоо бачрал гишүүн одоо маш тодорхой харж байгаа гэдэгт бол найдаж байна. Үүндээ бид нар Эрдэнэ бүрэнгийнхээ асуудлыг хэдүүлээ хамтраа шийдлээ штэ. Уран олборлолтоо хамтраа шийдлээ. Мөн одоо газрын тус боловсруулах үйлдвэрийнхээ санхүүжилтийг хэдүүлээ хамтдаа шийдтсэн. Одоо бол бид нар нүүрс химийн үйлдвэрийн ажил энэ зундаа эхлэх гэж байна. Намар эхэлнэ. Тэгээд дээр нь хил холболтоо бид нар 30 жил 20 жил зодолцсон хил холболтоо хийж чадлаа. Би танд бол баярлалаа гэж хэлмээр байгаа. Манай их хурлын гишүүд бол хийж байгаа ажил хийсэн алхамдаа бас нэг тийм итгэлтэй байгаасаа гэж хүсэж байна. Энэ бол Монголын эдийн засгийн өсөлтийн суурийг хэдүүлээ хийцэн шүү.
Одоо дараагийнх нь шивээ хүрэн хийн хэдүүлээ. Тэгээ боловсруулах үйлдвэр, зэс боловсруулах үйлдвэрээ хийнэ. Бангийн үйлдвэрээ хийх хэрэгтэй хийн. Сэргээгт хэрчим хүчээ явуулна. Тэгээ бид За Жудгийн Баярмаа гишүүн асуулт асууя.